Энэ бэлэгдлээ одоо 5 шар мөнгөтэй учраас шар дэлөө хэлсэн баг. Манай оюутан болж байгаа хүн болгоно л шавхлах шиг л болно гэдэг гэсэн шүү дээ. Шууд одуулна гэсэн мөрөөдөлтэй. Эхнэртэй юм уу гэж асуув. Эхнэртэй 7 хүүхэдтэй шүү дээ. 7 хүүхэдтэй гэж тэгдэг. Би бас өөрөө сум ялдартай яач шүү дээ. Нийтнээс талдвар харгамар санагданаа ажигтай. Миний багш нь хэлжсэн үг гэдэг. Увсынхан чи юм хийж чадвал увсынхын түлхэн. Бусад аймгийнхан бол ингээд нэг нүхэн дундсан байлаа гэхэд увсынхан нэгийгээ гаргачаад олс авчрахын хүлээдэг бол бусад аймгийнхан дээшээ гарч байгаа нэгийг татаж унгаад идэг байхгүй миний хүү гэд ярьжсэн байхгүй. Амгум өрөнгөлтэй гэдэг гэвтэ юм ярахаар одоо ингээд цаар явжд. Нэг бичгэн өстэй цаг өмгтний харж хийгээд ихсэв. Урлагийн гараа гэх юм бол ер нь өсвөр наснаасаа 4-р ангид байхдаа 1998 оноос дуулж эхэлсэн. Анхны дууны тэмцээнд орж тэргүүн байр эзлэлд би дуучин болно гэсэн мөрөөдлийг тээж эхэлсэн. Тэр цаг үеэс эхлээл одоо хүртэл одоо ерөөсөө сэтгэл хоёрдохгүйгээр л зүтгэсээр байгаа л одоо энэ зэрэгт хүрсэн байна. Орон нутгийн театрт бол би 2009 онд төгсөөд 10 онд ирж орох гэж ирсэн. Тэгээд орон тооны бүтц байхгүй гэдэг үүднээс бас хариу буцаж Улаанбаатар хотод 1 жил дагалдан хийгээд тэгээд Улаанбаатар хотод бас 3 жил амьдарсан. Тэгээд бас өөрөө эхнэр хүүхэдтэй оюутан цагтаа эхнэр хүүхэдтэй болсон байсан учраас бас ажиллаж амьдрахад одоо яг уран бүтээлч болж амжаагүй сургууль төгсөөд ажлын байран дээр гараагүй хүнд танигдаагүй учраас бас яг мэрэгчлэрээ ажиллахад хэцүү байсан учраас одоо төмрийн дарах хийж үзлээ. Өгөөмөр дээр дугуй зарж үзлээ. Тэгэл цементний буулгалтын дээр хүртэл одоо цагаан ноён ингээл тэрэн дээр буулгалт хийгээл Баян Монгол хараалагч чинь би бас буулгаж илээ шүү дээ. Тэр хамаг цементийг нь тэгээ хамаг ажлыг л хийж үзсэн. Стресс авахгүй шүү дээ. Ямар ч тийм нерв байхгүй. Гэрээс гараад ажил руу очиход хамгийн хол байлаа гэхэд би 10-аас 15 минутын дотор очиж чинь. Харин Улаанбаатар хотод би зүгээр шинжлэх үеэрнийг очиод нэг газараас нэг газар очиж дуулахын 3 газар очиж дуулж амжихгүй 2 газар дээр дуулаад нэг газар нь үлдчих واخ. Тэгэхээр ажил амжуулах боломжгүй. Өдөрт нэг л ажил, нэгээс 2 ажил амжуулна гэж байна Улаанбаатарт. Энд бол бүх газраар ороод бүх ажил амжуулах боломжтой. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэгэхээр цэвэр агаар нь цэвэр. Тэгээд нутгийн хүмүүс бол илгэмсэг, дотно өөр хүүхдүүдээ өсгөхөд маш тийм тааламжтай орчин гэж одоо би боддог. Хүмүүсийн бараг чи дөнгөж оюутнууд дөнгөж сайхан төгсснөө гэл гээгүй би ч одоо эхнэртэй юм уу гэж асуув. Эхнэртэй 7 хүүхэдтэй шүү дээ. 7 хүүхэдтэй гэж тэгдэг. Тий би ч одоо 5 сайхан залуу 2 охинтой шүү дээ. Тэгээд гэр бүл гэдэг чинь ер нь ингээд уран бүтээл хийнэ гэдэг чинь арталт яг баталгаатай хамгаалагч байж ич. Тэр олон хүүхдийг чинь зангиддаж явах байна, ар гэрийн амьдралыг зохицуулах байна. Одоо урлагийн театрын дуучин гэдэг юм. Одоо ингээл Дархинд явж гэн, Эрдэнэтэд явж гэн, Улаанбаатарт ингээл одоо завханд гэдэг сүүлийн сарын хооронд чинь би гэртээ манай хүн гэртээ 4 хонлоо гэж ихнэр сайн нэгж байгаа байхгүй. Өчтөр ах дүүнрээрээ уулзахад 4 хонлоо бас гэртээ аваа 4 хонлоо шүү гэж. Тэгэхэд хүний тэр ханы түшиг гэдэг чи ямар байдаг вэ? Одоо хань байгаа учраас одоо энэ уран сайхан шүү дээ. Энийг бас хийж өгсөн. Магадгүй санагдаад байдаг. Тэгээ тэр олон сайхан хүүхдийн минь ингээд хөлийг нь дөрөнд гарыг нь ганцганд хүргэх гэж өдөр шөнөгүй тэмцэж бас өөрөө аяхаа ажлын хажуугаар тэр хүүхдүүдэд анхаарал халамж тавина гэдэг чинь бол амаргүй. Тэгэд ер нь эмэгтэй хүн ингээд урлагийн хүн ингээд явхад нөхөр нь ямар сайн байгаад арыг нь ингэж дааж чаддгүй юм шиг санагдсан надад. Тэгэхээр хандаа би маш хайрт. Ягаад гэвэл надад одоо бурхнаас өгсөн бас нэг том бэлэг. Миний тэр өвөг дээдсийн хийжсэн буян байдаг юм уу? Одоо ямар ч тийм манай хадмын ээж гэдэг байхгүй. Би алчиг 2 хүргэнтэй гэд. Одоо манай хөөмөшд дамжин сүргэн басан гэдэг байгаа шүү дээ. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтнад дэлхийн шилдэг хөөмөж болж ирсэн. Тэр дүү бид хоёр чи айлын 2 охиныг авсан байхгүй. Ихтэй 2-ыг авсан. Тэгэл ямар гэдэг бидний урд насны буян юм бэ гэж ээж хэлдэг боловч миний бас өвөг дээдсийн миний бас хувь байгаа учраас ийм сайхан хантай учирсан. Учир зүггүй харддаг бол бас хэцүү тийм ээ хүний одоо энэ хүүхдүүдээ харж хандж чадахгүй хоол хувцс өнрийг ингээд цэвэрхэн явуулж чадахгүй бол миний ингээд сэтгэл зүйд бас яг ингэж чөлөөтэй байж чадахгүй
хай усан газараа би ихнэрээрээ бардамнаж явах дуртай. Энийг бол одоо би их бэлгшиж зүүдэх. Энийг бол одоо Морт Харваны манай нэг дүү надад одоо бэлгэлж ирсэн. Энэ хит хотгоны хувьд бол энэ хотго одоо нэлээд илэгдсэн хотгоо. Одоо ингээд гадна талаас харахад одоо ингээд илэгдсэн байна. Дотор талтай бол бас ингээд бүр юм илэгдсэн. Манай аавын хөгшөөгийн утга юм бэл. 4 дахь үе дээрээ. Одоо миний үр хүүхдүүд ингээл 5 дахь үе гэдээ явна да. Тэгээд энэ ирсэн энэ бол одоо миний аавынх. Энэ миний хаштаг нь бол миний хөгшөө хүнээс даахтай үгээр худалдаж авсан гэж ярьдаг. Энэ бол манай аавын надад төгсөн дун. Энэ одоо үлээдэг дун биш. Энэ нэг ам бүхтэй байх болтугай хэмээгээд энэ ер нь бэлтгэлийн чанартай. Энэ болохоор манай уус нутгийн одоо орших гэж алдартай сайхан мэрэгэн хүн байдаг. Молдоо хүн байдаг. Тэрний аав Туз гэдэг хүний хит юм байна. Ингээд маш мундаг тийм номтой хүн байсан. Тэгээд эднэрийг ингээ бэлгшээгээд ер нь одоо энэ Осрыг бол би өөрөө уралдаж авсан. Тэгээд аваараа залгаад. Одоо бидний чи ер нь хотод очиод одоо та нар ч гэсэн мэдээ сэтгүүлчд бол хил аялгаа засах гэж маш хичээдэг. 5 жил одоо бид нар гэж хил ярианы техник, жүжигчний уран чадварыг хичээл тэр хилийг засах гэж оролдож байгаа шүү дээ. 5 жил хичээсний үндсээр бид нар чинь бас халах Монгол аялгаараа аль болох хүнд мэдгэдэхгүйгээр тэрийг нууж шít одоо угсаатныхаа аялганаас жаахан зүхтаагаад халах аялгаар дуулна гэж нэлээ үзчихсэн. Тэгэхээр энэ дээрээ бидний ялгарх ялгарамж те бусд одоо байглаасаа өгөгдсөн өгөгдөл нь бол бид нар бас энэ хил аялга нь арай жаахан өөр. Тэгээд бидний одоо их хил хуурын тэр лаад тэр морио хуурын хөгжмөний лаад эдгээр өөр байдаг гэдэг ингээд 5 ихшигтэй 7 ихшигтэй гэдээ ярьдаг юм лээ яг мэрэгжлийн хүмүүс нь. Тэгээд үцхээр бид нар бас нэг хөгжмөний урсгал дотроо бидний одоо ингэж аялж байгаа тэр дуунууд зүгээр л бидний дуулдаг шиг мөртлөө бусад үндэстэй ястангуудтай бас нэг тийм онцлог. Одоо жишээлбэл казах дуу ингээд сонсоход өөр хүмүүс байдаг шүү дээ. Одоо Оросын албаны улсын тэр нэг бага ястангуудын дуунууд одоо Оросын албаны улсын тэр одоо хөгжмийн хит парадууд тэргүүлээд шүү дээ. Тэгэхээр яагаад манай энэ нутгийн аим үг аялгатай ийм дууг ингэж дуулж болохгүй гэж. Миний одоо тийм бусд хүмүүсээс ялгарч байгаа ялгарамж бол хил аялга. Тэгээд шар дэлгэр юм болоо гэж бод. Энэ хүмүүсд би хидэх бийд амар гой хөнгөн тэгээд дээрэс нь бийд наалцсан. Энийг өмсгөлжүүл умар гэвтэлж тийшээ гэдэг. Энэ санаан байна дуу бол тал бичиж дагвын жаргал сайх гэдэг. Монгол соёлын тэргүүний ажилтны жаргал сайхах үгийн бичээд Монгол соёлын тэргүүний ажилтнаа Санжсүрэн багшид өгсөн юм билээ. За тэгээд санаан байна дууг Санжсүрэн багш авчирж өгөхөд хэлжсэн. Энэ одоо нутгийн аялгаар чийл дууланда чи нэг энийг үзээт гэж гэдэг. Үгийг нь уншсан чи татааж байгаа юм чи. Нүгэлгөө чамдандас синкэгтэл намахад нүүр минь чигээ зүрхэн чи чирнээ. Нийтнээс талбар харгамар санагналаа жигтэй марн жирэгтэл намаа хүлээгч хэцээлбэр гэл тийм гоч. Юу ямар гоё юм бэ гэлээ. Яг хүнээ нөө яг үндсэн юм чинь яг дотроос гарч иж байгаа. Итнэ гэдэг аахгүй бид нар итнэж байгаа юм чи. Аягийн заагаад өгсөн гэдэг минь аягийн бол Монгол төрн сурч маргааш л сурч Монгол төр гэдэг одоо аялгаргаар. Тэгэн гут нь хамгийн гол юм яг ингээд дуулаад тайзнэр гараад дуулахад увсын ард түмэр. Ингээд алга тааштай нүр гэл ингээд явчих. Энэ дуугаал би ард түмэнд хүрэх хэвээр. Энэ яг нутгийн ардын юмыг л хүрэх хэвээр гэдэг юм яг тэр цаг үеэс гэж байгаа. Тэгэл тэр тийшээ ингэж авч явсаар байгаа санаан байна шар дээлтэй клипээ хийгээл клипээ хараад би өөрөө ингээд ямар гоё юм бэ ингээд хэдэн хатад ингээд эргээл ингэхчил цаануул ингээд анимашн чи шал одоо хэм доёхан ч бас хүчрхэг юм байдаг шүү дээ. Арт нь ингээд шал өөр болоод тэнгэрээс юм унж байгаа юм шиг харагдаад өөр ингээд баясаа л.
Яг юун дээр компьютер мод байдаг шүү дээ. Тэрнээс цацчаал гараад тал бичээ чинь би төвжрээд яваад очоод дахиад интернет харахад үстэй үзэлт нь гэл 100 гаруй мянга болж ийн гэл ингээл ямар амар явж байна гэлдэгсэн. Ингээ би ч нэг ороод фэйс рүүгээ ороод ингээл гүйлгсэн жилээ. Таньдаг хүн, таньдгүй хүн бүгд тест шеэрлцсэн зүгээр. Ингээл тэгсэн найзууд хүртэл над руу уцаар залгаад ямар гоё болсон юм бэ. Зүгээр л энэ шар дээл чинь гэл 2 тэгсэн 2 3 хоноод ирсэн чинь зарим хүмүүс над руу ярьж тоглоом гэж. Энэ шар дээлтэй юмнаас чи залхлаа хөө гэж. Яа гэж. Намд ингээл гүйлгэнэ. Аль нэг шар дээлтэй гүйлээд гээл гүйлгэнэ шар дээлтэй гүйлгээл гэсэн. Жирэлгээд байнаас гэсэн. Тэгэл яг тэргээр ингээл амар гоё хүчээд Монгол бүхэн өргөнд тоглолт хийнэ гэдэг миний бага насны мөрөөдөл. Би манай гэр бүл чи шатарчин гэр бүл байхгүй. Бүгдээрээ шатар тоглоно. Тэгэд би анх очиж хат Монгол бүхэн өргөө шатрын хэмжээнд очиж хат Монгол бүхэн өргөө баригдаж гин гэл. Бид нар хажуугаар зүрээлээ ямар гоё би тэргээ зүржсэн бол сүүлд би энэ тоглолт хийхсэн гэж оюутан багт мөрөөд. Тэгээ бидний чи оюутан цагийн мөрөөдөл чинь гэж явсаар хагаад хамгийн сүүлд би тэнэгдээ ч юм уу юу чи аймагтай бол ингээд миний дуунууд мөндөөхөн нутгийн мөсгөө жингийн цагаан бороо тий аавын нутаг энэ төр гэлээ сайхан дуунууд бүгд ингээд хүмүүс мэддэг амдаа хэлдэг дуулдаг болсон. Хотод очиход яг миний дуу мэдэх хүн хэдүүлээ гэдээ ботгооч санаан байна гэдэг дуу бас нэлээд тийшээ түлхэж өгсөн.